Би эргээ ирлээ. За, ээлжид бичлэгээрээ ер нь зүгээр юу ярий гэж бодсон бэ гэхлээр миний хувьд болонгууд одоо ингээд сая би энэ 100 ерөөсөө одоо би чинь Солонгост амьдраад 3 гаруй жил болж байгаа байхгүй юу. Тэгээд яг энэ хугацаанд ингээд Монгол руу ганц л удаа сая одоо саяын 100 явсан. Тэгээд тэгэнгүүт юу анзаарчихсан бэ гэхлээр тодорхой хэмжээнд бол амар их дийлхүү шопинг молууд за тэгэл мэдээж тодорхой хэмжээнд ингээ хөгжөө явж байгаа боловч нэг асуудал нь юу байсан бэ гэхлээр би яг Монгол руу яг энэ 101 2 пүтдэл явсан байхгүй юу. Тэг очиод нэг одоо сандал ч юм уу яг наадмын үеэр очсон учраас сандал ч юм уу нэг хөөрх юм олоод авандаа гэж бодоод явсан. За тэгээ очиод хамгийн дөрөв нь маргааш нь гараад би одоо яг тухайн сүулт ингэж баригдсан төмөн мол гээд нэг плаза гэж ярих уу те ер нь жоохон ихтлгүүр шиг тийм дэлгүүр ороод ингээд нэг тавчиг өөртөө нэг хөл дэвтэйхэн тавчиг авъя л гэж бодсон байхгүй юу. Тэгээ тавчиг аваад нөгөөтөө ингээд хараад бас мэдээж ер нь бол хамгийн доотлын юм нь бол 80 хэдэн мянган төгрөгийн турлцсан билээ штэ зүгээр нэг 100 чирчээ хөглөөш те ингээд явж хаад энэ ямар хөөрхийн хөл дэвтэйх юм бэ гэж бодоод за нэг өсрөөл нэг 60 70 мянган төгрөг ч юм уу те за тийм байгаа хэл гэж бодсон чинь гүй байсан. 120 мянган вон гинэ sorry 120 мянган төгрөгөөр авч байгаа байхгүй юу. Нэг тийм тавчиг. Тэгсэн чинь тэр тавчгаа би 2 хоног ч өмсч чадаагүй. Тэгээ эхний өдөр ингээд өмсөн мангар ингээд хөл дэвтэйхэн ингээд миний хөл ингээд хурдан ойлгочт юм аа. Ингээд нөгөө хүнээс нь асуугаад энэ ингээд хэрвээ ингээд удаа яваад ирэнгүүт хөл холохгүй үсттэй гайгүй үсттэй гэд авсан ч өө над чи минь өстой гоё гэл. Тэгээд нэг их чилээд ингээд зараад би авч байгаа байхгүй юу. Тэгсэн нөгөөх нь нэг хоноогүй нэг 2 цаг яваад миний хөлийг холгоод за тэгээд бүр ингээд ийм зузаан платформ болтой ийм зүгээр ийм тавчиг авсан байхгүй. Тэгсэн чинь нөгөөт нь бүр доошоогоо ингээд шалчигаа за нэг хоногийн дотор. Тэгээ би тэрийг за одоо гайг байлгуудаа маргааш арай дээр болчих واخ ингээд юм өмсөд ирэхээр ингээд хөлөнд ив сууждаг даа гэж бодоо маргааш нь өмслөө байхгүй. 3 дахь өдөр өмсөд бүр ингээд шалчаагаад баг хийн гардаг гэдэг юм уу те. Баг тийм болцсон даа юм. Тэгээд тийм юм чинь одоогоор ингээд би бодох нэ би одоо энэ Солонгосоос Хятадын одоо AliExpress ч юм уу те ингээд Temu ч юм уу одоо бид бүгдийн мэдхэртэй тиймэрхүү сайтнаас ингээд нэг 100 өмсөх углааш авахад тэр маань надад ингээд 3 сарынхаа хугацаанд болдог байхгүй юу уг нь. Гэхдээ би тэрийг 10 хэдэн мянган вон 20 хэдэн мянган вон гэхээр нэг ойролцоогоор 30 мянган төгрөг 40 мянган төгрөг 50 мянган төгрөгөөр би нэг тиймэрхүү 100 чирэх ингээд тавчгнууд ингээд авчдаг. Ингээд 2 төрлийн ч юм уу те 100 мянган төгрөгөөр би 2 тавчиг авчиж байгаа байхгүй 100 ингээд энэ Солонгос чирэх. Тэгсэн чинь яг ингээд Монголд яг тийм 20 хэдэн мянган төгрөг ч юм уу 30 хэдэн мянган төгрөгөөр л тухайн газрууд оруулж ирж байгаа тийм юмнуудаа арай л өндөр 100 хэдэн мянган төгрөг энэ төр гээд зараад байгаа жоохон онцгой санагдсан. Тэгээд тэр нь ингээд хэд хоногоос тэсгүй ингээд илээхгүй ингээд алга болоод хөлн дэвтэйхэн ч хөл холгуулаад тэгээд бүр ингээд шалчихад муу болчдөг урагдчихдаг ч юм уу те. Одоо тэгэхэд одоо би жишээ нь ингээд Солонгос улс дээр л би ингээд жишээ авч ярих гал юм л да. Одоо 120 мянган төгрөг гэдэг чинь ойролцоогоор би за нэг 50 мянган вон 60 мянган вон энэ төр бол энд ямар нэгэн хөөрхөн те дундаж брендийн тавч 100 чирэг тавчгаа ч юм уу одоо жишээ нь Vans штэ Vans-ийн одоо нэг хөрхэн кейт ч юм уу эсвэл Converse-ийн айгуу нэг даван зөөлөн хөл дэвтэйхэн кейт ч юм уу team кейт ингээд аваад өмсөх боломжтой байхгүй юу за 50 мянган вон тавьсан гэхлээр тэгэнгүүт ямар одоо жишээ нь Монгол тэгэж 20 30 мянган төгрөгийн юмыг даблдаж зараад 120 мянган төгрөгөөр зараад тэр нь ингээд 3 4 хоногоос тэсгүй илээгдэж байгаа бол яг тэрнтэй адилхан үнээр одоо энэ Солонгос одоо тэ оригинал хөл дэвтэйхэн тийм хямдхан боломжтой тийм одоо удаан хэрэглэх тийм кейт ч юм уу углааш авах боломжтой байгаа байхгүй юу. Би анх Солонгост 3 жилийн өмнө ирээд нэг цагаан хөрхөн хөл дэвтэйхэн кейт авч ирсэн. За би энд ингээд оруулчих. За тэр кейтээ одоо ч хүртэл би өмсдөг 100 болгоо өмсдөг. За тэр ингээд урагд одоо кейт бол ингээд Converse-ийн одоо жишээ нь цахаас авсан кейт бол ингээд хоёр тал ингээд урагдаж мурагдаад ингээд халарч масраа салцдаг штэ нэг 100 өмсч хэрэглээд тэр кейт маань бол одоо 3 жилийн хугацаанд ерөөсөө би ингээд юу байгаа өмсөхөд зав амар их чирсэн. Би ажилдаа чирсэн, гадуур гарахтаа чирсэн. Тэр кейт маань одоо хүртэл хിവэр байгаа бүр бат бөхөөрөө уул муулын цоороогүй ингээд янзаараа байгаа байхгүй. Би бараг л дулаан орох үед өдөр болгон хэрэгэлдэг тэр кейт маань шүү дээ. Тэгэхээр Монголд би одоо жишээ нь одоо тэрийг би болонгоо Солонгос дээрээ нэг 30 мянган вон билүү хямдраад 40 мянган вон ч илүү тийм хөнгөр авч ирсэн байхгүй. Одоо монголоор бол за нэг 100 тэгэхээр 90 хэдэн мянган төгрөг гэсэн үг шүү дээ. Би 90 хэдэн мянган төгрөг 100 мянган төгрөгөнд одоо тийм
Оригинал хөл дэвтэйхэн хөрхийн юм авч болж байхад Монголоос би яг 90 эдэн мянган 100 эдэн мянган төгрөгөөр яг хятадд одоо ингээд 20 30 мянган төгрөг ч юм уу те 10 мянган төгрөг гэж зардаг юм би Монголоос тэгэж авч байгаа байхгүй. Тэгээд тэр чинь 3 сараа хүрэхгүй дуусч нэгт хөлч хийгдэхээр яах вэ нөгөө нэг бидний нөгөө таагүй үнэр ч юм уу те тиймэрхүү зүйлсүүд чинь ингээд үүсэн шүү дээ. Тэгэхээр амар тийм харамсалтай санагдсан. Гэхдээ нөгөө талаараа бас сүүлийн үед юу амар их намайг баярлуулад байгаа вэ гэхлээр одоо гадны орнууд Монгол руу ч хүртэл одоо шиппинг буюу одоо юу гэдэг нь те шууд ингээд Монгол руу хүргэж өгөх тийм үйлчилгээ бас ингээд гаргацсан байгаа штэ. Тиймэрхүү юмнууд нь амар олзуурхтай ер нь бол амар гоё санагдаж байгаа. Яагаад вэ гэх юм бол та бүгд одоо Converse-ийн нэг сайт руу олон улсын сайт руу ороод ч юм уу эсвэл одоо нэг өөрийн таньдаг юм брендинг ийм сайтаас ч юм уу ингээд те Монгол руу шиплдэг тийм сайт руу ороод Монгол руугаа ингээд 14 хоног ч юм уу 21 дотор хоногт ийм гоё оригинал өөртөө ингээд таарсан бас 100 мянган төгрөг 200 мянган төгрөгөд бол ингээд одоо чанаргүй одоо хуйлах гэж ярина шүү дээ. Тиймэрхүү бараа биш чанартай оригинал барааг нь бас авч болох юм байна гэдгийг одоо бас сүүлийн те ингээд бас мэддэг болсон юу лээ. Одоо тэгдэг болж байгаа учраас бас айгүй хөрхөн надад таалагдчих байгаа. Энэ бас нөгөө талаар айгүй сайшаалтай зүйл. Бас одоо нөгөө бас ингээд ярихад нөгөө талаар нь одоо Солонгос ч юм уу, Америкт ч юм уу, Австрали ч юм уу амьдарч байгаа одоо монголчууд маань ч юм уу те тиймэрхүү хүмүүс маань ингээд Монгол руу ингээд явуулж өгдөг тийм үйлчлэгээ одоо тийм онлайн шоп гэж ярих юм уу тийм оригинал бүтээгдэхүүн зардаг хаана хямдралтай байна хаана одоо дайжгүй гоё дэ шин зав өрөөд гарч ирсэн байна тэр бүх зүйлийг ингээд та нартай инстаграмаар ч юм фейсбүүкээр хуваалцаад тэр оригинал зүйлүүдийг бас бид нэр ингээд худалдаж авах боломжтой болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр тиймэрхүү газруудаас ч юм уу гоё 100 эдэн 200 эдэн мянган төгрөгөнд үнэхээр өөртөө гоё чанартай зүйлийг нь аваад урт удаан одоо хэрэглэхийг бас зөвлөж байна. Нөгөө талаараа болох юм бол одоо ингээд Монгол зах дээр бас нөгөө талаараа одоо ингээд ямар нэгэн байдлаар дэлгүүр зах ч юм уу тиймэрхүү газарт ингээд 20 эдэн мянган 30 эдэн мянган төгрөгийнхаа бараг бити 100 эдэн мянган төгрөг 200 мянган төгрөг гэж зараач хэрвээ зарахаар болох юм бол бас адилхан гоё тийм оригинал бүтээгдэхүүнүүдийг ингээд зараад гаднаас ингээд авчирж ирээд тэрийгээ гоё хурдан эргэлтэнд оруулахын тулд бас хөрхийн хямдхан үнэтэй дараачаа заруул хүн болов гэж би бас бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь жоохон нэг иймэрхүү зүйл бас ярих гэж бодсон юм. Тэгэхээр хэдлээ бас одоо юу гэдгийг те coffee, master coffee гэсэн юмд битгий хууртаач. Тэгэл master coffee гээл нэг Chanel-ийн ч юм уу Dior-ийн одоо тийм үнэтэй устэй Dior-ийн цүнх, Chanel-ийн цүнх энэ одоо угаасаа үнцүүг нь 5 сая 3 сая төгрөг байсан. Энийг ингээд master coffee нэг coffee нэг 300 мянган төгрөг 400 мянган төгрөгт аваад идгаа. Тэрийг бас болох хэрэгтэй. Бэл доо яаж бодсон Chanel Dior-ийн тийм үнэтэй амар багтаал 4 сая 5 сая төгрөгөөс эхэлдэг бараанууд яаж ч утсан 300 400 мянган төгрөгөөр зарагдж байгаа юмнууд master coffee нь байх уу. Тэгээ тэрний оронд зүгээр ямар нэгэн байдлаар тийм брендийн нэр бичиг логогүй гоё ингээд бариад үзэхэд айгүй арьсан чанартай ч юм уу те чамд ингээд таалагдж явах юм бол тийм одоо ямар нэгэн нэр бичиг брэнд зүгээгүй тиймэрхүү гоё цүнх юмнуудаа аваад хэрэглүүл бас гоё юм болоо гэж би бас бодсон. Тэгэхээр хэдүүлээ амар гоё. Би болохоор ер нь одоо ч хүртэл тэгэж нэг ахтар брэнд энэ төр хөөдөггүй байхгүй юу. Зүгээр одоо цүнх хувцас гутлын хувьд энэ төр бол зүгээр барьж үзэж хагаад энэ материал нь айгүй дайжгүй юм байна. Энэ болохоор ийм байна гэж бодоод авдаг. Гэхдээ тэр миний авсан зүйл бол брэнд байна уу, брэнд биш байна уу надад юусаа хамаахгүй. Ямар ч л байсан би тийм одоо л тийм хулих тэ master coffee, coffee гэсэн яг тийм одоо нэг худлаа брендийн юмнууд ингээ хадсан тийм зүйл юусоо хэрэглэхээ болсон тийм одоо өөрөө жоохон онцгүй юм шиг санагддаг болсон. Тэгэхээр та нар маань энийг үзэж байгаа дүүнерч бай, одоо манай үеийнхэн ч бай, эгчнэрч бай те битээ тийм хэрэглээрээ, битээ master coffee, coffee гэсэн юмд итгээрээ. Тэгэж одоо брендийн master coffee, coffee авснаас тэр одоо 300 400 мянган төгрөгөөрөө өөр одоо дундаж брендийн оригинал цүнх ч юм уу те оригинал цамц ч юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар гаднаас оруулж ирдэг мөртлөө бас брэнд биш байлаа гэх тэр бүх зүйл хулих биш, муу чанартай биш. Тийм учраас ингээд ямар нэгэн байдлаар гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүн материалын нөөцөө тэр материал нь үнэхээр одоо танд өөрт чинь чанартай санагдах юм бол тэр зүйлээ бас ингээд гоё ингээд авчиж байгаарай. Заавалчгүй бид нар өнөөдөр брэнд өмслөө гэд одоо юу гэдгийг те бусад таны гоёор харна гэсэн үг биш. Зүгээр өөртөө гоё таалагдаад өөртөө гоё цэвэрхэн хуцлаа тэгээд гоё явах юм бол болно. Гэтэ ямар ч л байсан одоо миний хэлэх гээд байгаа сая өмнөх бичлэг болоод энэ бичлэг дээр хэлэх гээд байгаа зүйлүүд бити хуулих юм хэрэглээрээ бити одоо те
битээ A copy хэрэглэрээ битээ master coffee гэсэн юм хэрэглэрээ тэгснээс гоё өөрөө материалын үзээ чанарын шалгаад одоо брэнд биш байсан ч гэсэн тиймэрхүү юм хэрэглүүл амар гоё шүү гэж хэлмээр санагдаж байна. Тийм. Тэгэхээр ялангуяа одоо дүүнер маань ч юм уу те үеийнхэн маань үзэж явах юм бол одоо ээж нартай ч юм уу ээж нартай эгч нартай бас битээ наад кофега хэрэглээрэй ч юм уу гэдэг юм уу те тиймэрхүү зүйлийг бас хэлээд өгч байгаарэ гэж хэлмээр байна. За тэгээд бас одоо энийг бол бас нэг хувцсан дээр ч бас ярихгүй л те хувц цүнхэн дээр ч ярихгүй одоо жишээ нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энэ утас ч юм уу те иймэрхүү утас энэ төр битгий одоо ингээд хуурамч одоо coffee master coffee 17 pro max гэнэ нэг хэсгийг 17 pro max 17 давгаар гарахад coffee 17 pro max 200 мянган төгрөг энэ төр гэл Америк аваа яваад байсан шүү дээ. Тийм юмд битгий холигтуулж аваарэ гэж бас хэлмээр байна. Тийм ч үнэстэй буруу шүү. Хэдүүлээ гоё тэ бусдад таалагдах гэж биш өөртөө л таалагдаж гоё амьдраарай. Тэгээ өөртөө таалагдана гэдэг өөрийгөө хайрлна гэдэг чи ингээд тэ хямдхан coffee master coffee хэрэглэх биш чи ингээд чанарын зүгээр ингээд брэнд байлаа ч гэсэн брэнд биш байлаа ч гэсэндээ ингээд чанарын шалгаж үзээд ингээд чам таалагдах юм бол худалдаа авалт хийж байгаарай. Чи одоо тэгээ өнөөдөр нүрээ будаад тэ ингээд чам сэтгэл хангалуун байдаг бол чи нүрээ будахдаа битгий хямдхан бүтээгдэхүүн хэрэглээрээ гоё 5000 2000 3000 төгрөгийн бүтээгдэхүүн хэрэглээрээ гоё өөрөө ингээд сувтал шалгаж үзэж байгаад үнэхээр өөрийнхөө харьсан таарсан химийн найрлагатай юм жоохон оригинал тийм зүйлүүдийг хэрэглэж одоо нүрэндээ шүү дээ. Оригинал тийм одоо мейкапын бүтээгдэхүүн скин кэрийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаарэ арьсандаа одоо тий ингээд гоё арьсаа гоё үнэртэй өөрийгөө гоё үнэртэй байлгахын тулд тэр хэрэглэж байгаа мест үнэртэй ус чинь үнэртэй усаа битгий бас тийм хямдхан үнэртэй ус coffee master coffee гэсэн юмнууд аваарай. Хэрэг ингээд хэвлээ өөрийгөө хайрлж ийн гэл тийм юм аваад өгöd ахын эсэргээрээ бид нар өөрийгөө хайрлах биш өөртөө ингээд муу тийм хортой юм ингээд өгöd өөрөөсөө илүү гундах ирээдүйд өөртөө гундаах тиймэрхүү зүйлүүд авч хэрэглэж ийн гэж одоо миний хувьд бол боддог байхгүй юу. Тэгэхээр хэдлээ гоё өөртөө хайртай бай өөртөө хайрлаа гэж л хэлмээр байна да. За тэгээд баяртай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Энд миний Instagram гарах байхаа гэж би бодож байна. Тэгээ та нар хэрэг комент хэсэг дээр дараад нь гоё юу яриулмаар байна тэрийгээ гоё бичээд үлдээгээрэй. Тийм.